Эй, сайн байцгаана уу? Миний Монголын илгэнэгт ёо, хайртай ахын дүүс минь. Хич та нарыг хайрлаад байгаа. Та нар ч дээ хүчээсэн юмуд намайг үзээ ядаад. Яанда та нар байж байгаа царай. Зайлвал хөрх. Манай гүнээ ах нэг бас нэг Германд нэг хитэн жил сурж исэн юм. Тэгэхээр бас нэг Германы чиглэл хаана чиглэл нэг судалгаа яриадсэн шүү дээ, тийм ээ. Ерөөсөө нийт хүн дэлхийн хүн амын 80% чиглүү 70% чиглүү 12 настай хүүхдээ оюун ухаантай тэнцүү байдаг. Тэгэл ер нь тэр 12 настай хүүхдээ оюун ухаанаас дээшээ гарсан хүмүүс л нийгэмд амжилт олдог гэж яриад байсан. Тэгэхээр ингээд энэ мөн Эрдэнэ зөнхөрдний лайвыг харж байхад яг л тийм юм а тий. Тэрс зайлвал хүн ч тэгээ нэг төр яг гарцаагүй нэг төрлийн амьтын юм а. Энэ годомжинд явж байгаа нохоонуудад ч юм уу муур элдв хангаа амтад хоол өгөхлөөр тийм ээ. Хулгай хоол байна уу? Хүнээс дээрэмдсэн махныхаа нэг хэсгийг өгж гинүү хамаахгүй баярлаа сүүлээ хөдөлгөөл зүгээр дагаж гүгээд идэг юм лээ. Энэ монголчуудыг харж байхад бас яг тэгэх юм а тийм ээ. Нэг ямар нэгэн хин чамаагүй нэг дух цэцэг наараа мөнгө Эрдэнэ энэ гэсэн юмнууд ингээд нэг юм тараахлаар л өөлөлдаал магтаал зүгээр дагаж гүгээл сүүлээ шаруулцуулаад гүөхий. Яанда. Хөрхитөө залхил хүний амьдрал гэж. Эцэг бяцлаглаа сайн хийж явж байгаа нэг гэгээр хийх л бод. Энэ хараа үлийн өртөө юмнуудаас нэрэ. Үнэндээ л залхаж байна. За энэ 146 хүн цаашин шеэрлэгдэх амьсгаанууд минь. Батнасаа ах болон энэ телевиз мэлизүүдийн бөхчүүдэд хэдэн үгдэн хурдхан шиг ятрагаа зүгээр та нартай тэг зуралдаа хэдэн цаг лайв хийгээл асуултанд ч хариуллаа. Би мөнгөрд нүш. Би дух цэцэг наараа биш. Би та нартай тэгж зуралдаа солиороо явж идэх хүн биш. Лайл байна. Үсэн баас ямар хоолгүйсэн биш. Хаач дэлхийн хаач ямар ч нийгэмд өөрийгөө аваад явчих чадaltaй хүн байна. Үсэн баас та нар шиг нохон бааснууд байгаа биш. Дэлхийн аль ч улс руу виз нь гардаг Баярбаатар байна. Үсэн баас лайл та нартай зурлалтаал. Эдэ чин нийгмийн хог шаарнуудтай зурлалтлаа. Хурдхан шиг нэг 1000 гол утга ядаргаанууд. Лайтай зүгээр. Хурдан шээрлээд нэг хэдэн үг хэлчихэд наа уцаа унтраамаар байна. Төвхтэй юм нэр. Ядаргаа нэр. Гэнэ хурууга хоёр хөдлөж чадахгүй чиний амьдрал яаж сайжрах вэ? Малаа. Орко, нийгмийн хог шаараа. Тэр Батнасаахыг меншн хийгээд ТС-ийн тайлбарлагч. Шээрлүүд тэр хүргээд өгөх. Юу байна гэж юм, бро гэж юм. Чи бараг дух баяр хүү ахаа гэж байна. Монгол хүн чи өргөн шанаатай, өргөн духтай байдیں۔ Болох уу? Монгол хүн байж болох уу? Орко. Яах гээд навш. Айтайхан байлгараа. Монгол улс таалагдахгүй бол миний улсаас зайлж болно шүү. Тэгснэ эсрэгээр дарамтлаа наачихгүй. Йоо энэ 200 энэ тэгэхээр Facebook цаанаас барьчдсан юм лээ. Репортлуулж байгаа бариулчдсан юм лээ угс цаанаас. Яг ингээл ажиглаад байхад нэг тим репорттой байхад яг тэдэс дэш үзүүлэхгүй, тэдэн мянгаас дэш үзүүлэхгүй энэ төр гээд яг тийм юутай болчт юм лээ. Би ч одоо нэг шинэ Facebook нээгээд явахад ч бол стаална л та. Даа чи энэ олон Facebook-ыг хөтлөхөөс залах үрдэг. Нэг намайг ямар Монгол танихгүй юм байх шээ л нүсэн бас. Заашин шеэрли ямар ядаргаатай юм бэ 313 хүн. Батнасанд нэг хэдэн үг хэлчихэд энэ телевизүүдэд нэг хэдэн үг хэлчихэд энэ бөхчүүдэд нэг хэдэн үг хэлчихэд унтаж амармаар байна хөөш. Оройны 6 цаг болчоод байна. Сэтгэн шиг амрыг болох уу? Бүхнүүтээ оройны 6 цаг болчоод нар жаргачаад байна. Унтаж амрыг. Хүн гэдэг амьд чинь нарныхаа хэмнэлээр явдгийг. Та нар шиг шүнжин ингээл утсухчаад өдөржин унтчихийдэг юм гэж байхгүй заяа. Яасан дураараа яавэ гэж н хог блоклуулваа вацаа минь Хоёулаа барилдий төхөө хүн танихгүй хүнтэй барилддаг байгаа шүү. Нэрчгүй зурагчгүй таймын нууцлаг мууцлаг ч шиг нэг жоох ёётой байрын тийм ээ. Ахын дүүнрээ ах нь амьдралыг туулсан хүн шүү зургаа тавиагүй
Нэр нь таймын нууцлаг гэж байгаа. Хөөр юм жаавс. Өөр нэг тийм ганцаардлын төвөл болцсон тийм ээ. Нийгэмд бүр хинч болцсон. Угаас ахынд мэдэгддэг байхгүй да. Хүний чинь нэрнээс бичиж байгаа комментоос хоёр үг холбоод бичгээд л тухайн хүний IQ, тархины хөгжил, боловсролын түвшин, нийгмийн ямар гарал ухаанд өссөн тийм ээ. Хаанаас хөдөөнөөс гаралтай юу, хотоос гаралтай юу, гадаад явж үзсэн үү, үзээгүй юу. Ерөөсө 2 3 үгнээс л мэдэгддэг шүү дээ. Яах гээд хүмүүлээд байгаа юм бичээ. Хор яах гэж байна? Игч ч аваа явцсан юм шүү. Төө очоо аваач тээ. Хурдл зүгээр аваа яваадах. Заавалч хүн юм хүндэд авахцуулж яах гээд байгаа юм. Хаа гоёо гэж байна. Ууж байгаад лайв хийдэг тэрийгээ яасан бэ гэж юм. Та хэдэг баясгаж их албуу. Залах уу өрөөдөө болох уу? Тэгэл архугаал. Тэгэл та нарыг баясгаа сууж явах уу? Чамайг баясгаа сууж явах уу? Давраад тагараа. Би ямар нэг олныг баясгуулах цол авсан хүн үү? Олныг баясгасныхаа төлөө мөнгө олоод байна уу? Лайл байна. Мөнгө өгч. Мөнгө өгчүүд баясгаад үгүй. Мөнгө байна уу чамд? Энэ мөнгөний лайвн дээр өчтөр нэг коммент бичсэн шинжийн л нөхөр байна. Тэгээ харвас. Yes, окей. Яар юм блэ? 35,400 энэ төр нэг коммент нөө баахан коммент 305,000 коммент хийсэн хүмүүсийн нэг л нөхрөл орж ирж байгаа шиг байна сая. Ахын дүүнрээ та нар надад жижигдэн шүү. Цаашин шеэрлээ. Хөгшин ханд юу вэ гэж чи хөгшөрөхгүй юу? За ярмэр чи над тушаах уу? Энэ дураараа юмнууд их байгаа шүү. Хай TVC нөхөр яасан хоол гэж юм. Хүүхэд яага загнаа битгий хуц. Чи хүүхдээ чи олигтойхон шиг сургаж байгаа юу чи? Чи хүүхдээ хоол ундтай байлгаж чадж байгаа юу чи? Чи хүүхдээ онд сургаж чадж байгаа юу чи? Чи ер нь өөрөө хэд сурж исэн чи? Харвас 2-ын та хоолны сав хуулж явж иж 3 авч ангидаа нэг чүү 10 айцтад авсан шинжийн дараа нэг техником төгссөн шинжийн л харвас коммент харагдаж байна. Чи бол нэг техникомоос дээш боловсралгүй гэдэг чинь над бичиж байгаа комментоос чи мэдэгдэж чинь заяа. Хачин нийгмийн хог шаарнууд орж ирэл. Энэ фейсээр жоохон дундаа ороод ангууд өөрсдөө ч нэг зяндаа гэж бодоод байна уу юу? Үгүй шүү андуудаа. Зүгээр айтайхан амьдарчаарай. Өдөөд идэм үү яа тий. Химжээндээ байцгаагаараа биш. Жохон фейсээр ингээл марцгнаал ингээл дундаа ороод ангуудаа нэг зяндааг ойлгоцсон. Муусаа мууч. За хэдэн та нартай энийг шанаагаад байгаа юм баггүй 8 минут. За хурд яасан уддгийн дээ. 508 хүн цаашин шеэрлээ. Батнасаа хаад хүртлийн шеэрлээ, ТV-с хүртлийн шеэрлээ. Энэ их гоё шаан нүрээ угаа гэж юм. Угаахгүй гэдэг нэгдүгээр чамаас заалахгүй заяа. Хоёрдугаар чиний над бичиж байгаа чинь унших юм бол түрээсийн байранд амьдардаг шинжтэй юм байна. За. Түрээсийн байрныхаа мөнгийг төлж эхлэе заяа. 3 сараар. Тэгээ дараа нь олон лаа мууц за. Ойлгосноо? Тий. Манайх чинь ханнаасаа ус авчдээ шүү дээ. Тий. Чи зүгээр айтайхан байгаараа нэг түрээсийн байранд орж ханнаасаа ус авдаг болсныгоо өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ? Зүгээр наад комментуудаас чиний хинбэ гэдэг чинь шууд мэдэгддэг байхгүй юу? Тэгээ эргүү юм шиг эдгээр чинь хамаг үнэнгийн энэ фейсэр хилээ ичингууд алан тална гэж орж ирнэ. Тэнэг малнууд минь, оркууд минь. Уулын орой дээр байгаа хүн чинь уулын бэлдэл ч юм уу тэр хаа байсан жалганд явж байгаа юмнуудыг чинь дээрээс нь хараад мэдчихдэг юм байгаа үстэй. Уу яг л тэрнтэй чи ижилхэн би энэ бас энэ бурхнаас зайлсан энэ та хэдийн орой дээр төрчихсөн байна оюун ухаантай. Тэгээ та нарын над 1-2 коммент тавьсан зураг чаавастай нэнээс чинь зүгээр амьдралыг чи уншин заяо. Боловсралгүй эргүү малнууд ойлгохгүй л даа чи. Үхэж хатаал хэвээр чамааг алнаа малнаа. Чаавас чи тэр хүн ална ч гэж юу аах вэ? Чамд алуулна ч гэж бас юу аах вэ? Энэ муу блок олноо. Энэ муу одоо химбэ? За
Энэ муу ямар азтай юм бэ? Энэ блоклж болохгүй шүү дээ. Энийг блоклмоор байна. Энийг бандаж л болж байна. Конфирм бандаач. Оюуны дээзэнда гэж байна. За баярлалаа. Хай лалраа гэж байна. Энэ хүнийг одоо блоклээ. Ядаргаа иймэрхүү нэргүй малнуудыг бол зүгээр блоклоор өгсөн дэр идэг байхгүй тий. Балай гүлэг гэж байна. Балай гүлгөө битгий үзэлдээ. Блок. Конфирм. За. Азиондоо гэж. За орой минь гэж байна. Хурдан яриач стам нэг чинь чамайг блоклно. Чамайг ярих алчонд мөр яриаг харуулах нь албаа. Зүгээр хүний яриаг сонсохгүй чадахгүй ингээ блокондоо гэвтчий за. За тийм ээ гоё юм яриадхаа ах л гэж байна. За би товчхон шиг юм яриа заяа. Сая нэг ямар юм ч гэнэ нэг сайтн дээр Батнасаах юу яаж гинэ. Бүтэн жил бүх тайлбарлаж чадсангүйгээ уйлах гэж байна. Уйлж байна зайлуул чаавас. Хөөх юм нь Батнасаахаа. Наадах чинь зүгээр хумсын чинээний зовлон байна. Ойлгож байна уу? Намайг 22 жил нэгдүгээрт барилдуулсангүй. Хоёрдугаарт бүх барилдааны уралдаан зохион байгуулсан барилдааны чинь эсрэг юм хийгээ нураачаад байна. Гуравдугаарт миний бодож олсон бичсэн юмнуудыг дээрэмдэж авчаад байна. 20 хэдэн жил намайг юм хийлэхгүй бай. Боож юм. Тэгэхэд та ганцхан жил нэг бүх тайлбарлааг өгөхөд төлөө уйлах гэдэг юм шүү дээ. Хой. Батнасангуй. Ямар байна? Хүнийг дуртай юмнаас нь чаддаг юмнаас нь салгачих, хаачих, боочих ямар байна? Батнасангуй. Би танаас асуух гэсэн. Хүн дуртай ажиллаа хийж чадахгүй байх ямар байд юм бэ? Хам асууя. Дуртай ажлыг чи хийлэхгүй байх ямар байна? Гэхдээ та бол яах вэ тэгэл бүхэл тайлбарладаг хүн шүү дээ. Бусдаар одоо хий. Над шиг ингээд бүх бодож олсон энэ оюун ухаанаас бүх тайлбарыг яасан та бүх тайлбарын салбарт одоо нэг тийм цоо шим гаргаад ирсэн ч гэдэг юм уу, шинэ жанр гаргаад ирсэн ч гэдэг юм уу, баахан шавнар бэлтцсэн ч гэдэг юм уу тий? Танд тийм хийсэн юм байна уу? Та зүгээр яах вэ ингээл чанаргүйг сонсож байгаа бол тэгэл ерөнхийдөө нэг тийм школ аваад тэгэл тэрнийгээ яриад явж байгаа л хүн шүү дээ, тийм үстэй. Зүгээр л нэг тайлбарлагч. Тэгэхэд би яасан блэ? Монгол хүүхэд хувьсгал хийсэн хүн шүү дээ. Тэрнийхээ төлөө галзуугаараа дуудуулаад явж байгаа шүү дээ. Зүгээр нэг жижигхэн тайлбарлагч заяа. Таны зовлон бол миний энэ хомсны энэ харж гинөө. Энэ толио шиг санагдаж байна. Мөн үү? Жижигхэн бүх тайлбарлагчийг ингээд тайлбарлуулахгүй байх ямар байна? Баярбаатар гэдэг нэг галзуу юм мэдрэл муутай энэ төргээ яриад идэг гэсэн. Хүний зохиож энэ тарихнаас энэ бүх гэж юм хүн үүсэхтэй хамт үүссэн. Одоо хэдэн мянган жил болж байгааг хинч таашгүй. Доор аж нэг 10-20 мянган жил болж байгаа байлгүй. 10-20 мянган жилийн турш заяа энэ бүх гэж юм чинь нэг 32 хүн цуглуулад барилдуулдаг, 16 хүн цуглуулад барилдуулдаг, за нэг 100 хэдэн хүн цуглуулад барилдуулдаг, 512 хүн цуглуулад барилдуулдаг, 1024 хүн цуглуулад барилдуулдаг юм байсан шүү дээ. Өөр ямар ч тийм шинэлэг юм байхгүй. Хэдэн 10,000 жил ингэж явж ирсэн. Энийг өөрчилсөн хүн хэм блэ? Баярбаатар. Энэ бест будингийн барилдаа холимог барилдаа гэдэг юм яасан? Хин зохиосон? Би зохиосон. Цолгүй залуугчдын барилдааныг хэн зохиосон? Би зохиосон. Анх. Сумын заануудын барилдааныг хэн зохиосон? Би зохиосон. Ахмад хөгжүүдийн барилдааныг хэн зохиосон? Би зохиосон. Багийн барилдааныг хэн зохиосон? Би зохиосон. Фантазийг хэн зохиосон? Би зохиосон. Энэ анализ тойм нэвтрүүлгийг хэн зохиосон? Ер нь энэ Монгол хөхд болж байгаа юмнуудыг хэн зохиосон? Би л зохиосон шүү дээ. Би шийдчихсэн шүү дээ. Тэг хамаг юм дээрэндэж авчаад намайг юу ч хийлэхгүй 20 жил галзуугаар минь дуудаж, худалчаар нь дуудаж, хулгайчаар минь дуудаж байна.
Тэгэхдээ би яг цоглог амьдраад л л да. Та бол ганцхан жил ингэчээ та иймхэн зовлон амсчаа та нулимс цэлгэнүүлэхээс ич заяа. Тэгээ ямар байна юу би танаас асууя. Батнасангүй. Ямар байдсан байна? Би танаас нэг тодорхой асуугаад байгаа юм. Батнасангүй. Батнасааха. Ахаа ч юу ах вэ? Наа чи нэг ч ах махсаад ах сүртэй ч юм байхгүй. Яг хөө манай эхнэрийн нутгал юм бэл. Өөр надтай нэг таваа маахгүй. Батнасангүй. Батнасааха. Ямар байдгийм бэ? Хүн дуртай юмаа хийж чадахгүй бах. Чаддаг юмаа хийж чадахгүй бах. Ямар байна вэ? Над нэг хилээд өгөөч ээ. Сонсоотгий. Хөөе. Ганцхан жил бүх тайлбарлуулаагүйгийнхэн төлөө яага үйлэн дуграад байгаа юм бэ? Би танаас асууя. Таныг яас бүх тайлбарлуулахгүй байна гэд цагдаа дээр дуудсан уу? Намайг дуудуулаад байсан. Одоо бас энэ олонний тал болсон болохоор чадахгүй байна. Нодлон намайг яага баривчлсан тэгвэл. Бас л эдгээр л баривчлуулж байгаа шүү дээ. Нуугаадах юм байхгүй шүү дээ. Яс нарыг баривчлуулсан юм уу? Яасан? Яс таны машин тэргийг чи аваад ч юм уу, банкнд ч юм уу, найс нөхдөөсөө зээлмэл авахгүйлуулаад тэгээд яс тайлбарлуулахыг болиулсан юм уу? Яасан? Таныг үр ширнэ ургаацсан юм уу? Би ч одоо байр 2 байртай ээжийнхээ үлдээсэн байрыг зараад барилдуулсан. Танд тийм гаргасан хөдөлмөр байна уу? Байхгүй. Та яагаад гоншгоноод байгаа юм? Хумсын чинээхэн зовлон ч гэжтэй чаавас нэг. Жохоо юм тохиолдсон чи яагаад нулимс сэлгэнүүлээд байна? Батнасангүй. Бацаана. За тэр битгий хэл. Монголд надаас өөр бүх тайлбарлах хүн байхгүй заяа. Уг нь бол. Намайг бүх тайлбарлуулахгүй байх тэгвэл. Тэр хамгийн адгийг наацхан. Монголд надаас өөр бүх тайлбарлах хүн байхгүй гэдгийг одоо захын хүн мэдж байгаа байлгүй тэр бүхтэй холбоотой. Намайг тэгвэл 20 хэдэн жил бүх тайлбарлуулахгүй байна. Таныг бол ерөөсө ганцхан жил тайлбарлуулаагүй юм байна. Та тэгээ гоншгоноод уйлан дуурж явах шиг байна. Тэгвэл намайг 20 хэдэн жил тайлбарлуулахгүй байна. Ямар байна? Тэр барилдаа уралдаан зохиосон, санаачилсан, дээрэмдүүлсэн, цагдаа магдаа дуудуулсан, за тэр мөнгө нэр хүнд мөндийн минь унгаасан, тийм ээ, галзуу солиотой худал чулгаачаар нь дуудуулсан, тийм ээ, бичүүлсэн. За тэр мэр бол бүр дүүрч тэрнийг хаяа. Намайг 20 хэдэн жил бүх тайлбарлуулсангүй. Чанаруугаа оронд би суух ёстой байсан. Уг нь дараа нь би залгах ёстой байсан. Намайг тайлбарлуулахгүй байна. Ямар байна? Сайхан байна уу? Ямар байдсан байна юу? Батнасангүй. Та нэг надад нэг тайлбарлаад өгөөч. Хэлээд өгөөч. За иймэрхүү байна да. Сайхан байна. Сайхан байна. Батнасаа ахта төгсгөлд нь хандаж хэлэхэд яг зүгээр бас тийм бүрч нэг тийм муу хүн биш юм шиг байна. Би зүгээр яг яаж байгаа юм биш заяа. Зүгээр над хамаахгүй шүү дээ. Зүгээр яг сайн хүмүүсийн зовлон бас ойролцоод байдаг аахгүй. Хөөх юм зэл бүрч нэг муу хүн биш байсан юм шиг байна. Бурхан цаанаас нь бас нэг тийм ээ. Ч юм уу энтертэй нийлээд ингэж явсан би чи чамд би нэг юм зовлон амсуулнаа гэдээ амсуулж явах шиг байна. За Батнасаа ахгүй хариулчаарай. За комент бичээрэй. За юу? Ямар байна? Ер нь яад юм байна гэдэг талаараа нэг комент бичээрэй. За. Чадахгүй л да манай ч. За Батнасан дандаж хэлэхэд тийм байна. За хоёрдугаар асуудал. ТV-стлүүзээс асууя. ТV-стлүүзээс асуухгүй. За асуух уу? Асууя. Баярбаатрыг ингээ хамт барилдаа хийхлээр баах юм яриад идэг. Тэгсэн мөртлөө бүхэн өргөнөөс барилдаанд дамжуулуулсангүй гэдэг юм. Энэ хоёрт чинь ямар логик байна? Би барилдаа хийе хамтраа тгий ингээ ихлээр урдаас баха атакаас тавиад 9 шидэм яриад идэг. Тэгсэн мөртлөө өөрөөсөө бүхэн өргөндөр очиод уйлан дуурай гуугаад идэг ч одоо ямар учиртай юм бэ? Энийг нэг надад нэг тайлбарлаад өгчөөч. Нэгдүгээрт. Хоёрдугаарт зүгээр сууж агаад яах гэдэг. Тэгээд тэнцэн нэг хүн бүхөргөн дээр нэг хэдэн хүн барилдаан зохиож идэг. Тэрнийг дамжуулаад бэлэн хоолн дээр бэлэн амьдрах гэдэг ш та нар.
Зүг би зүг ярьж байна, буруу ярьж байна уу? Заавал та нарт бэлэн хоол бэлтэж өгч байгаа албатай мó? Өөрөөсөө хөдөлмөр гаргал та. Өөрөөсөө натаа цуг явуул та. Гү тийм байгаа үстэй. Заавалчгүй одоо тэнд нэг хүн тийм үстэй нэг үнэ байлаа гэж бодоход тэрнийгээ хээлтүүлээд туглыг гаргаж аваад өсгөөд үржүүлээд тийм үстэй. Тэгээд тэрнийгээ нядлаад мөн үү? За тэгээд тэр яг нэг нядлаад дууссан махан бэлэн болцсон үед нь та нар очиж тэрийг хуваалцна гэж дайраад байгаа чи ямар учиртай юм бэ? Би твист телевизийнхнаас тэгж л асуумаар байна. Хнаас ч юу ах вэ? Ер нь бол ганц нэг хүнээс л тэгж асуумаар байна. Албуу хүн өөрийнхөө өсгсөн, үржүүлсэн, тийм ээ хадлан тэжээлийн ахуулуулсан, сүултээ сүүлгүү чонноос хамгаалсан, хариулсан, усалсан, угжсан мөн үү? Таргад тэвэрг ахуулуулсан, баасын цэвэрлсэн, шүнд нь хашаа хороогийн барьсан, шүнд нь хашаа хороондоо оруулаад өдөрт нь гаргаад өчнөө хөдөлмөр болгосон. Тэгээд нэг хязаалан болоод ирсэн, шүдлэн болоод ирсэн, нас гүйцэд ирсэн үед нь нядлаад зарах гэж ихта заавал та нартай хуваах албатай юу? Би та нараас тэгж асуумаар байна. ТВ-ийн ганц нэг хүмүүсээс л тэгж асуумаар байна. Бүгдийн нь шүү. Сайн залуучууд хөрх мундаг манай ТВ-ийн залуучууд мундаг залуучууд байгаа шүү дээ. За тиймэрхүү байна. За ТВ-ийн тийм байна заяа. Хүний бэлэн юм дээр тэгж очиж тэгж заавалчгүй та нарт тэр хоолыг хуваалцах алба байхгүй. Өөрөөсөө тэгвэл тэр бөхтөө бүхгүй тэр янз янзын нэвтрүүлэг хий. Хөдөлмөр гаргах. Ямар ч хөдөлмөр гаргахгүй. Хүний бэлтгэсэн контентын дээр явж гойл тэгээд тийм даварцсан. Зүг биз дээ. Зөв. За. ТВ-ийг би өстой урд нь өстой үнэхээр хамтарч ажиллаж ийсэн гэж бодоод би өстой амар жоохоо өчүүхөө юм яриад өнгөрлөө ш. Илээд өнгөрлөө ш. Анхаарцгаана үстэй. Гэтэ ч одоо ч тэгээд нэг сонирн биш юм дүү. Яг уу тэгээд бас хүн чанартай байх хэрэгтэй. Бас би бас одоо ТВ-ст зөндөөл очиж ийсэн. Тэгж бодоод хүн чанарал зулгааж чинь түүнээс ч хамаахгүй шүү дээ. Хүслээл. Одоо ямар телевизийг үздэг хүн байдаг байгаа биш тийм үү? Өнөөдөр миний энэ лайвыг ингээ 500 хүн үзээ сууж байна. ТВ-ийн лайвыг гаргаад ирэхэд хэдэн хүн үзэж байгаа хинч үзэхгүй шүү дээ. Ер нь зүгээр. Одоо телевиз болгонд нэгэнд модноос гарцсан шүү дээ. Сонирн биш болцсон шүү дээ. Яах вэ? Тэгж одоод шууд бүх юм танк гэдэл яриа л хаймаар юм. Яршиг. Хүн чанартай амьдэрсэн дээр тийм ээ. Бас ярьж хөөрөд яах вэ? ТВ-ийг би их айтайхан толгойг нийлээд өнгөрлөө шүү. За, бусад телевизүүдийг ярина. Тэр нэг 11 телевиз ч гинөө нийлээд мэдгэл гаргачихжээ. Бүх дамжуулсангүй нэ тэрэ гээд. Албуу. Тэгвэл та нар тэр цолгоо залуу хүчүүдийн барилдаа нэг дамжуулахгүй байсан. Миний Монголд анх хийсэн. Та нар тэр аймаг цэргийн цолтой хүчүүдийн барилдаан 2005 оноос эхлүүлээд идэвхжсэн. Тэднийг дамжуулж явахгүй байсан. 97-8 оны үеэс эхэлсэн. Аймаг цэргийн цолтой хүчүүдийн барилдаан. Тэднийг та нар дамжуулахгүй байсан. Сумын заануудын барилдаан одоо сая нэг 23-4 оноос эхлүүлээд 23 оноос энэ сумын заануудын барилдаан зурагтаар гардаг болсон. Тэрнээс өмнө та нар сумын заануудын барилдаанд дамжуулахгүй байсан. За болий. Наадмаас хойш зөөё. Наадмаас хойш одоо хүртэл нэг 10-20 барилдаан болсон баг тийм ээ. Та нар тэрнийг бүгдийг барилдуулахгүй байсан. Тэгэл яг нэг одоо нэг юу гэдэг чи сезоны үе гэж байна шүү дээ. Ямар ч юм тийм ээ. Ямар ч бизнест. Ямар ч ажил хөдөлмөрт бас нэг ёндооны үе, сезоны үе. Хүн өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг хүртдэг үе гэж байна. Гэхдээ энэ бүхий ч хувьд цагаан сар гэдэг чи наадам 2 жил гэж юм 2 юм байгаа шүү дээ. Зүг биз дээ. Тэгээд бүтэн жил барилдаан хийж тэрнийг нь дамжуулж яваа. Тийм ээ? Өчнөө хөдөлмөр гаргаж байгаа яг цагаан сар дээр л аландаа гэж ихт нь хаашийн та нарт орж ирж байгаа албатай юу? Энэ телевизийнхнаас би асуугаад байгаа байхгүй юу? Дааварцсан. Та нар тэгж өрмийн идэх ёстой юм уу? Та нар тэгвэл тэр хусамднаас нь идэлц.
Мөн үү? Тэр сүү сайлаар хамт бэлтгэлц. Тэр мал залын аваач бэлчээр дээр нь хариул. Мөн үү? Сүүлдээ сүүлгүй чомноос хамгаалвал өвс төжөллийн авахт нь тусал. Хадлан тариаг нь авахт нь тусал. Ямар ч хөдөлмөр гаргахгүй явж байгаа л намар за хавар ноолуур самнахлаар гараад ирдэг. Намар явж яснаа намар өвлийн ичний үеэр гараад ирдэг. Ийм шудраг ус үйж болохгүй шүү дээ. Хүн жилийн 4 үйлрэл мал маллаж тийм ээ. Маха идэж явж байгаад нэг хавар нэг ганц удаа ноолуур аавн тийм үү? Малчтвал тэн дээрээс л мөнгө олж байгаа шүү дээ тийм үстэй өөр юм байхгүй шүү дээ. Тэгтэн нэг эргүү хар шидтаг үрж ирчээ хуана гэж солиороо дэвэл яах вэ? Яг л тэрнтэй ижлэх шүү дээ. Бүтэн жил зүтгэж цагаан сарын барилдаан дээр л нэг 500 солондоо гэвэж итэл манах цуг гаргана. Манах гаргана гэдээ яриад иж болохгүй шүү дээ. Шудраг бос шүү дээ. Тэгвэл жилийн 4 өдрөл тэр цолгүй хөгчүүдийн барилдаан, сумын заануудын барилдаан. За одоо ингээд энэ Ахмад хөгчүүдийн барилдаан, аймаг цэгийн цолтой хөгчүүдийн барилдаан. Улсын цолтой хөгчүүдийн жижиг сажиг барилдаан. Эднэрийг бүгдийг гарга. Бүгдийг шууд дамжуул. Тэгээ бүгдийг тойрж явж байгаа цагаан сарыгаа бас хамт хүрт. Мөн үү? Одоо энэ телевизүүд яагаад яриад байгаа юм? Цагаан сараар хүмүүс бүх үзэн ганц л бүх л ярина шүү дээ тийм үстэй. Цагаан бүхөөс өөр юм ямар цагаан сараар болох биш. Тэр үеэр яг нь цагаан сарын бүхэн барилдаан дээр л рекламаар нь одоо энэ байгууллагууд чинь бүх реклама бүхэн барилдаан дээр шийддэг байхгүй юу? Тэгэл энэ рекламны чинь үн ханш чинь секундэд 100,000 зянга тэргээ бүрээс алж өгнө шүү дээ. Нэг реклам зүгээр нэг 10 секунд сайн байцгаана уу? Миний Монголын ард түмэн минь хүргье гэж тэгэх хооронд л яах нь вэ? Сая төгрөг, 2 сая төгрөг, 10 сая төгрөг аваа явчихдаг байхгүй. Энэ үеэр чинь нөгөө энэ телевизүүд чинь энэ бүхэн барилдааны энэ яг энэ акшнт чинь амар мөнгө олдог байхгүй юу? Нэг телевизэд бараг 100 сая төгрөг барина шүү дээ. Тэгээ зарим ч 100-аас ч илүүч барьдаг баг. Хамгийн муу арчаагүй телевиз мэлвэздэл гэхэд ч л 50-60 сая төгрөг барьцдаг байхгүй. Нийлээд эн чинь бараг энэ олон телевизүүд чинь хэдэн тэрбумыг олцдог байхгүй цагаан сараар. Тэгэнгүүт яаж ийм ихлээр тэр нэг одоо хэдэн тэрбумч байдгийг 10 тэрбумч байдгийг юм уу төгрөгийг л нөгөөс хуваалцах гал чичрээд дайрж байгаа шүү энэ бол. Мөн үү? Би энийг шудраг бос гэж үзэж байна. Бо тийм үстэй. Ямар ч хүний амьдралаас тийм үстэй. Чи одоо ингээд бүтэн сар ажиллаж байгаад нэг цалин авах гэсэн чинь нэг сонин найз ч гинүү нэг ах トゥ садан ч гинүү нэг хачин юм ирчээд цалингаасаа талын мандаа өчгөө солиороо дэвэл яах вэ? Ямар ч ажил хөдөлмөр хийгээгүй зүгээр нэг нөхөр яг л тэрнтэй л ижлэх юм болж шít юм чинь. Шудраг босоох өстэй. Шудраг юм уу эсвэл энэ телевизүүд одоо болж үз зүгээр. За хоёрдугаарт нь юм байна заяа. Тэгэл сумын заануудын барилдаан болохоор ирэхгүй. Залуу хөгчүүдийн барилдаа ирэхгүй, ахмад хөгчүүдийн барилдаа ирэхгүй. Аймаг цэрэг ирэхгүй. За улсын цолтой хөгчүүдийн барилдааны ганц нэг дамжуулахгүй. Тэгэл бүтэн жил чимээгүй байж байгаа л яг цагаан сарын барилдаан болгоод л бөөн хил ам. Манайх жорно бид нэр дамжуулна. Тийм даварцсан юм гэж амар юм байдгийг. Зүг бистэй. Би буруу яриад байна уу? Ийм даварцсан юм байж болохгүй аа. За, дараагийнх нь энэ ихтэй би бүхэн холбоог зөвтгөж байгаа юм биш шүү. Тэр нь хэдэн хулгаач байгаа гэдгийг бүгд мэдж байгаа тийм ээ. За дараагийн 3 дугаарт нь би бүхэн холбоотой 20 хэдэн жил тэмцэж байна. Энэ бузар булаа лойвэртэй би одоо өдөр шөнөгүй тэмцэж байна. Энээсээ бол би нэр хүндээ часрыг алдлаа. Цаг хугацаагаа аач их алдлаа. Олон ч хүнтэй дайсан боллоо. Тийм ээ өнөөдөр бас энэ Батнасангуйтай дайсан болоод байж байна. Үнэнгийн хэлснийхээ төлөө одоо намайг ярьцны төлөө бөөн уур болоо сууж байгаа байлгүй. Ингэж явхад бүхэн төлөө шудрагаас тогтоох гэж явхад энэ телевизүүдээс хинэн ганцхан удаа надаас яриа аваад нэг туслаад өгсөн бэ. Одоо өнөөдөр баахан шудраг ёс мос гэд мэдэгдэл гаргацсан байна. Бүхийг одоо ингээд нэг хэсэг хүмүүс ингээд авчлаа гэд ингээд баахан бичсэн байна. Наа юм чинь би 20 жил ярьлаа. Нэг 5 хүн 5 гэр бүл
Энэ бүхийг чи ховчилж авчаад байна гэж би 20 жил энэтэй тэмцэж доромжлоо дээрлэхүүлж явж байна. Тэгж яхад энэ телевизүүдээс ганц нь надаас яриа авсан тохиолдол байна уу? Ганц нь дамжуулаад зурагтаараа гаргаад өгсөн тохиолдол байна уу? Байхгүй. Би тэгээ юу гэж хэлэх гэж байгаа юм? Хохино гэж хэлэх гэж байгаа заа юу. Шодрог хүнээ дандаа доош нь дардаг. Тийм ээ? Хулгайч нараа дээш нь дандаа өлөгдөг хүмүүс одоо эргээд үлийнхээ үрийг эдэлж чинь гэж би бодож байна. Би тийм учраас яах нь вэ? Хохино гэж бодож байна. Зөв. За иймэрхүү байна. За яг тэгээд бус цаад нарийн юм яриад яг угаасаа үзэж байгаа хүмүүс ч ойлгохгүй өөрсдөө ч ойлгохгүй ядаргаалаа. За тэгээд сайхан байна. За тийм төгсгөлд нэрээр хитэн бөгчүүдтэй хандаж үг хэлэхгүй бас болохгүй шүү. Тийм ээ? Манай энэ 630 хүн цаашин шеэрлээ. Одоо энэ хитэн бөгчүүдэд бас нэг үг дайж үг хэлэхгүй бас болохгүй шүү. Тэгээ 30 минутын лайв болсон байна. Одоо ер нь бөгчүүддээс үлдэн Санжаа дамб, Мөнхбат, Агван самдгийн Сүхбат тэргүүтээ зарим нэг бөгчүүдэд нэг 5-3 үг дайгаад тэгээд лайв өндөрлөнө. Санжаа дамба. Миний өгшөө. Барилдахгүй байх ямар байна? Гоё юм уу? Санжаа миний нэзээ. Барилдахгүй байх ямар байна? Гоё юм хаа? Мөнхбата. Барилдахгүй байх ер нь ямар байд юм бэ өгшөө? Яс гизүү байгаад байгаа юм биш үстээр. Гоё угаас барилдахгүй байх чаа. Бэлтгэл сургалт энэ төр хийж зовох юм байхгүй. Тийм ээ, унчихгүй, давчихгүй гэж шаналх юм байхгүй. Мөнхбата минь өгшөө. Ямар байд? Яах гэж лайвлаад байгаа юм байна. Юм аваа яваад тал та. Ямар төвхтэй. Яг нэг хүү юм ярьж чинь самруулаад байгаа юм. Сая ч тэрийг ярьчихсан. Сүхбат аврага. Би тань руу нэг 2008 9 оны үед мөн их залгадаг байсан шүү тийм ээ. Та нэг намайг шоолоод инээгээд идэг байсан санаж байна Сүхбат аврага. Миний аврагч мундаг хүн дээ Монгол хөхөд тавьсгал байсан. Барилдахгүй байх ер нь ямар байд юм бэ? Та нэг 20 жил барилдсангүй. Ямар байна барилдахгүй байх? Гоё юм уу? Дүүгээ ч юм барилдуулахгүй ингээд насаар нь хорцсон шүү дээ. Тий. Миний зовлон гэдлэх ямар байна? Санжаа, хөшөө, Мөнхбата, Сүхбата, барилдахгүй байх ямар байна? Барилдуулахгүй байх ямар байна? Дуртай юм чи хийлгэхгүй байх ямар байна? Гоё юм уу? Гоё гоц. Гоё гэдэг аахгүй. Санжаа миний өгсөн морь зөр уу яадаг гэсэн үү? Тэ. Огор бол барилдмаар л байгаа зү тэ. Тэгдэж тэгш. Санжаа, Мөнхбата, Афган самдгийн Сүхбат аврага. Ямар гоё юм уу? Муусай юмнууд огчин зоё. Намайг их галзуугаар нь дуудаад байсан. Намайг 7-8 оны үед бүхий төлөө тийм ээ 9 10 11 12 13 оны үед бүхий төлөө явж ихад Санжаа дамба ч юм уу яаж илаа? Яаж намайг доромжилж илаа? Огчин эргээд үүлий чи өөрөөр чинь дайрж байгаа. За яа чин тэр. Сүхбат аврага. Ямар байна? Мөнхбата ганц жил барилдахгүй байсныхаа төлөө ойлгох чийсэн мэт чи иртэд. Том аврах хүн аста хөдөрч ирэх мэрийг худлаа штэ чи. Эртэд ганц жил барилдахгүй өстө сэтгэлд хэцүү байна мэн гээд нулимс зэмдэл цэлгэнүүлж илээ штэ чи. Охин заяо шодрог хүнээ өөдөн татахгүй та нар ингээд гівтчихин за. За яа чин тэр. Мусаа юмнууд. Хи. Гэсэлэрээд. За юм байна. Лайл байна мусаанууд. За 34 минутын лайв хийлээ. Үзэж байгаа 600-ын цаашин шеэрлээ. Хаврын ихэн сар гарлаа гэж энэ хуцаа зайлаа. Энэ за яах вэ зайл иймэрхүү оркууд явж илээ. Яг хохин. Хаврын ихэн сар гарч ин да. Тэ зайлвалтай хөрх. Яандаа чи харвас нэг үстэй малгай залгаа тавьчихсан. Хаврын ихэн сар гарч ин. Хаварч хэцүү шүү тийм ээ хөө. Яандаа. Цагаан сарын дараа амьдрал бүр хэцүү шүү.
Хамаг юм аваачаад нэг цагаан сараар тэмдэглэсэн хүмүүс чинь. Яанда тэгээд нэг Мартыг аргалж өнгөрөөгөө дараа нь Цэргийн Баярыг өнгөрөөгөө чиний амьдрал бүр их хэцүүдэнтэй гэж. Тэгээд нэг манай энэ имитийн нөхдөд чинь тэгээд ингэдэг байхгүй манай зүгээр энийг яриад л лайв төгсгөлийн өндөрлөе заяа. Манайхан биш үү те. Одоо ингээд энэ цагаан сараар ерөөсө бүх л байж болох зээлмэл элдв хангаа юмнууд найз нөхөд одоо байж болох бүх юмнуудаа ашиглаад заяа. Тэгээд цагаан сар тэмдэглэждэг байхгүй. Тэгээд цагаан сараар бас нэг зөрүүлээд нэг ойр зур юм орж ирнэ шүү дээ тийм ээ. Нэг баахан хоол бэлдсэн, бууз мууз, боомо бэлдсэн. За тэгээд бас нэг золголтын ганц нэг дүрсийг бандаж тойруулж яваад авцсан тийм ээ. Тэгээд нэг тиймэрхүү юмараа нэг юу яадаг байхгүй юу? 3 сарыг давдیں۔ Жаас. Тэгээд нэг цагаан сарын бэлэгсэлтэлтэй хоол ундаа нэг 3 сарын 20 дээр дуусчдаг байхгүй. Тэгээд дунд нь ядчихад нэг Март Цэргийн Баяр гэдэг нэг хоёр юм болчихно. Тэгэл 3 сарын 20 гэхэд наад чинь бүгд шовтарсан цагаан бомбондаа буудсан. Бүгд ингээ гар өргөцсөн байж байгаа байхгүй. Тэгээ хаврын сар хэцүү шүү гэж яриад байгаа байхгүй наад чинь. Тэгэл нэг өвчтөө юм шиг 4 сарын 1 2 3 4 5 6 7-ны үеэр нэг 10 хоног жигсдэг гэж авсан. Тэгээд нэг талбай дээр нэг 10 хоног жигсэн заяа надад идэж амар өрөвдөлттэй зөөлөл. Тэгээ нэг гэртэн цоол байхгүй талбай дээр цоол байхгүй. Тэгээ 10 хоног жигсэн болоод үлсээд тэгээд гэртээ очиод ядаргаанд ороод тэгээд нам гэртээ тэгээд дахиж гарч ирэх. Тэгээ нэг манайхны амьдрал өрөвдөлттэй. Тэгээ наад чинь нэг хавар хэцүү шүү гэдэг байгаа чинь ийм өчтэй байхгүй хөргий зээл. Нэг ийм циклэр явдаг те. Тэгээ тэр хавар хэцүүгийн зовлон сайн мэдж байгаа юм наа чи бичиж чаавас. Хагын амжилт төсөй за. За иймэрхүү ардын хүүд оржоо дайнд явсан гэж за тэр мөр надад манайхаа шүгийн 8 бүх за тэр яах вэ тэр хамаагүй. Хаваршил хэцүү иддаа юм хаахаа гэж байна за. Битгий хуцаа чамаас тэрэгдэл чамаас сайхан амьдарч явах уу? Чамаас тэнэгдэл чамаас сайхан амьдарч явах уу чи? Чи битээр байлгаж бодоход би чамаас сайхан амьдраад байхад чи надаас ухаантай байна гэж байх уу ер нь? Чи одоо цаг хэд болж байна? 7:11-т гэртээ ирсэн унтахгүй байж би болох уу? Гиз тулаад байна энэ хараа. Гівтсэн чи гиз тулаад байна. Дүүрэн хоолтой. Энэ гиз дүүрэн хоолтой тулаад болж өгдөг шүү хөө. Гидсэн дүүрэн хоолтой тултлаа хоол идсэн хүн чам шиг ингээд энэ турж өгөх гэж байгаа. Тийм ээ хордон гэртээ харих юмсан ингээд бодож сууж байгаа хүнээс дор байна гэж байх уу? Өөрийгөө одоо надаас арай дээр гэж бодоод байгаа юм шиг систем нэг шүү. Наад ч юм уу сэтгцэн мэдрэлийн өвчин шүү заяа. Өөрөөс нь сайхан амьдарч байгаа хүнийг өөрөөсөө тэнийг дор гэж бодож ийн гэдэг бол сэтгцэн өвчин гэдэг чинь чи шараатанд очног үзүүлсэн дээр байгаа. Ер нь саяны энэ хид хідэн бичээд байгаа нөхдөө шараатанд очиж үзүүл заяа. За тийм байна. Лайв ахад үргэлжлүүлээ. Мега зааны зөвлөгөөгөөр тэргүүн ялгааг арилгах талаар гэж ийм малнуудын ялгааг арилгах ямар ч боломжгүй юм байлээ. Би тэр хүүхдийн санаа байсан бэлээ. Би ч одоо ялгааг арилгаж тийм ээ ард түмэн эрх мэдэлтэн баян тархан гэлтгүй нэг шугуун дээр нэг хууль журмаар нэг зиндаанд амьдэрдэг бол юм болыг л ялгааг арилгахыг гэдээсэн чинь ийм малнууд чи ерөөсөө арилгахгүй юм бэлээ. Тархинд ялгаа нэрлэхгүй юм багч. Наа ичэн угаасаа ялгараа гівтчих та таарсан юм. Наа идэж юм бол тэнд нь хаягаас замгүй юм бэл. Тэгээ хавршаа гівтчих та таарна. Хавраа яриа л тий. За яг гэж энэ баярлаа. Тэнэг юм шиг сонин хүн шүү тэргүүн гэж юм. Яанда. Тэнэг байтлаа л 510 хүнд үзүүлээ сууж явах бай. Чи нэр яанда мөнө бацсүр минь. Амьдрал мөн урт байна нэр өмнө чи одоо чи нэг одоо орчин үед чи хүн нэг 80 насалдаг болчих шиг боллоо. Одоо чамаа чиний зургийг харахад нэг 30 хүргэж яваа юм шиг байна. Тэгээд 50 жилиг яаж барна да. Бүгдгэр байна да. Чи 60 наснаас хойш энэ талбай дээр нэг хэцэг хүмүүс жагсаад байгаа шүү дээ тийм ээ. Тэтгэр сая 500 болго гэд. Тиймэрхүү л ирээд харагдаж байна да. Бурхан минь. Ай тих гэж байна. Өнөн шүү ухаан мудаг хүмүүс нэмэргүй гэж байна. За баяртай сайхан амарцгаараа. Амьдралд нь наад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Орой минь тэргүүнэ гэж Батнасаа хахад хүртлийн шээр Санжаа дом
За Санжаа Дамп бол юм ойлгохгүй угаасаа мангарын багч л. Мөнгө батчтэй тэгээд өмдөндөө шийтсэн багч л тий. Тэгээ хаягаа манаа л тэгэл байж идэг болцсон юм билээ чаас. Сүхатаар авахч бүр 75-аараа буугаад өгсөн юм билээ тий. За тэднэрт хүртэл шеэрлээд яах байх вэ? Тэр мөнгө бат Санжаа Дампхийн 3 бол угаасаа хэцүү. Тэр наадыг зүгээр хай. Батнасаа хүртэл шеэрлж ирсэн. Баярлалаа баяртай.